За ерөнхий сайдд нэр дэвшигч орж ирж байна. Бид нар бас хэдэн ч ерөнхий сайдын нүүр үзэл бас улсын хурлаар ингэж хилцүүлэг болж байдаг. Яг нэр дэвшиж байгаа үедээ бүгдээрээ л гой сайхан зүйлүүдийг бүгдээрээ л ярьдаг. Жишээ нь одоо арчилсан намын төлөөлөл жижүүрийн нэг байнгын хэдэн үгүүдтэй тэр маань дандаа эсрэг тийш нь явж яадаг. Тэр нь төсвөө багасгая л да. Наадхыг чинь багасгачвал иргэдийн бизнес эрхлэх орон зай нэмэгдэх гэдэг нь штэ. Төсвөө тэрээд байхлаар чинь мөнгөний нийлүүлэлт чи ихсээд инфляц бодит орлого чинь буураад байна штэ. Төрийн өмчт компани багасгая л да. Тэгэхгүй болохоор авилга чи ихсээд байна штэ. Гэт бид нар одоо баахан зүйл ярьдаг. Яг үнэндээ яг эсэргээрээ л хийгддэг. Тэгэхээр би баг одоо энэ удаад бүр энийг эсэргээр нь хэлмээр санагдаж байгаа. Үгүй тэр төрийн өмчт компани баг бүгдийг нь төрдөө аваад улсын төсвөө улам томруулад одоо өөр хийх ёстой зүйлүүд юу байна? Зөвшөөрөл лицензүүдийг одоо бүгдийг нь асар их болгоод авилгалын үн төсвөрийн одоо хурдан бий болгоод ер нь альва юм тэгээд нэг юм очих зэгтэй хурдан очивол дахиад эндээс нэг өөдлөг дэвшдэг. Ёроолосоо дэше өндих байлгүй дээ. Бараг одоо аргын ядуул нэг эсэргээр нь хүртэл одоо хэлмээр бараг ингэж хоёрын хооронд явжснаар бол эсэргээр нь хийчихвэл бараг энэ улс орны холын хувь заяанд илүү хэрэгтэй. Зөвхөн энэ засаг захиргаа гэхэд явсаар бид нар бүгдээрээ гой сайхан зүйл ярьдаг. Явсаар байгаад эцэст нь Улаанбаатар төвтөө Улаанбаатараас бүгдийг шийддэг. Энэ эрх мэдлийн төвлөрлийг дагаад автомашины төвлөрөл, хүний төвлөрөл, түгжрэл, утаа бүх нийгмийн асуудлууд нь хоримтлогдчихсон. Гэтэл бид нар ярих бүхэндээ яг эсэргээр нь гоё л ярьдаг. Тэгэхээр энийг яг энийн дээр одоо бид нар нөхцөл байдлаа хэдүүлээ одоо яаж үнэлэх юм бэ? Яг бодиттой яаж алхам хийх юм бэ? Гэдэг л ийм зүйл байна. Тэр гадна дотны хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл явсаар байгаад оюутлогыг асуулаад гадны хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй болчоор л дэлхийн нийтдээ холбогддог харилцдаг тэр харилцаа маань хайчих юм. Одоо тэр валютын ханш энэ олон зүйлүүд маань үнэндээ буруу тал руугаа ингээд явчихлаа. Тэгээд шин ерөнхий сайдаас магадгүй томилогдох байх. Шин ерөнхий сайдаас эдгээр дээр та нэг чин сэтгэлийн чин яг бодит магадгүй бид нар дараагийн төсөв өргөн барихаас эхлээд л энэ бүгдийг маргааш нөгөөдөрхнөөс эхлээд бодит нөхцөл байдал харагдаж эхэлнэ. Энийн дээр та нэг яг биелж болох бодиттой зүйлээсээ ганц нэгийг бас хэлээч. Одоо үнэндээ бол гिचнээн гой сайхан зүйл бид нар талд ярьдаг. Яг эсэргээр нь яваал энэ хүрсэн. Саяны зүйлүүд одоо бүгдээр энэ дотор нэгч зүйл татвар нэмэхгүй л гэдэг. Татвар яг иргэд дээр очих татвар тас эсэргээрээ нэмэгдэж л байдаг. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлууд дээр та яг хийж чадах зүйлээс энэ олон зүйлүүдийг бүгдийг хийнэ гэж одоо худлаа. Тэгэхээр энэ дотор чадах зүйл юу байна? Ач холбогдлын эренбэг. За зандаж тэр дараа хариулт өгье. За улс төрийн гадаад дотоод орчин нөхцөл хүнд байгааг хүн болгон сайн мэдж байгаа. За бид нар зөвхөн яриа зогсохгүй үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс ахуулаад зөндөө асуудлыг хамтраад шийдэж авч байгааг манай зөвхөн гишүүн бид сайн мэдж байгаа. Гэхдээ би нэг л зарчмыг баримтлана гэдгийг онцолжлон байна. Үнэн л байхыг эрхэмлэн. Би үнэн л байхыг боддог. Бага маань ч тэр алдаа маань ч гэсэн тэр ил тод хотлоор мөнгөөр хавлах бучилж хотлоо ярихыг хүсэхгүй. Ийм учраас би маш тодорхой нэг зүйл хэлж байгаа нь бол ойрын хугацаанд амжуулаад эх 7 хоногт багтвал тоонууд хэцүү байна. Төсвийн тодголыг өргөн барина. Хэмнэлтийн тодголыг эндээс төрийн оролцоо төсвийн хэмнэлтийн бодлого маань тодорхой харагдана. Татварын бодлогыг ил тод шудраг эрсдэлтөөнтэй тэг шудраг байх зарчимд нийлжүүлж өөрчлөнө. Татварын бааз суурийг өргөтгөж нэг татвар төлдгөө нөөт гээд одоо зарим төлдгийн татваруудыг нийтээр хамрагдсан татварын бааз суурийг өргөжүүлсэн бодлогыг шинжилнэ. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Энэ бүх бодлого маань бол эхний ээлжинд хэрэгжих юм бодтой алхмууд байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Харин чиний баталгаан таныг би бас эдийн засгийн бодлогын зөвлөлд арчилсан намын бүлгийн дарга, ардын намын бүлгийн дарга энэ намуудын төлөөлөл ороод ерхий сайдын дэргэд төр хувийн хөвшлөлийн одоо яриа хэлцээг өрнүүлдэг намуудын төлөөлөлтөд ийм зөвлөл байгуулахыг эрхэмлэж байна. Тэр дотроо эдийн засгийн эрхчлөөг нэмэгдүүлэхийн тулд зөвшөөрлийн тоог цөөлөн зөвшөөрлийн тухай хууль батлагдсан байгаа. Бидний үед батлагдсан тааж оролцсон. Энэ зөвшөөрлийн тухай хуулийг
одоо 6 дахин багасгаж одоо дэлгүүр байгуулахад 24 зөвшөөрөл авдаг байсныг 4-5 зөвшөөрөл авдаг болгосон бас танхим мэрэгжлийн холбоотод тэр зөвшөөрлийг шилжүүлэх гэх мэтлэн энэ зохицон өөрчлөлт бол бизнесээ дэмжих бодит бодлого байх болно. Ийм учраас энэ бүх ажлуудыг ингэж тооч нуршаад айлгүй ажил хэрэг болгохын тулд бас манай тогтгорол даргач гэсэн өөрөө энд оролцоод бас энэ бизнесийн дарамт эдийн засгийн эрх чөлөө бодлогын талаар ярьдаг хүн байна, санал бодлоо нэмэлээд ажиллаарай гэж хүсэж байна.